За би асуулт асуухгүй үг хэлье гэж бодож байна. За үлзий сайхан даргаыг одоо ингээд томилогдож байгаад бол дэмжиж байгаа. Та бол Монголын одоо эмэгтэйчүүд дундаа, хуульчдын дундаа бол манлайлал үзүүлсэн. Энэ улсад маш ховорхон тохиолдох тийм одоо сайн хуульч дэг ёсыг мэддэг, үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр ажиллаж исэн ийм хүн. Тийм учраас би бол талархалтай хандж байгаа. Та бол үндсэн хуулийн цэцгийн гишүүнээс бууж энэ улсын хурлын одоо томгийн газрыг удирдах гэж байна, гал тухайг удирдах гэж байна. Тэгэхээр сая бол Монгол улсын парламент хүнд юмыг тулсан. Монголын төр хүнд юмыг тулсан. Байнгын ажиллагаатай парламент бий болсон цагаас хойш нэг өдрийн дотор засгийн газраа улсын хурлын дарга огцруулсан үйл явдал болсон. Энэ хэмжээгээрээ Монголын төр нэлээд буужгинж докторгүй байдалд орсон. Одоо буцаад илаарших гэж байна. Энд таны одоо хичээл зүтгэл их байх. Та ийм юм бодож тэр өндөр албан тушаалаа өөрийн хүсэл дээр өгөөд энд ирсэн байх гэж би итгэж найдаж байгаа. Засгийн газар нь их хурлаа бойкотлдог, дарамталдаг ийм байдал сая бий болсон. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Энэ байдал дахиж бий болох ёсгүй. Улсын хурлын дарга бас энийг хичээж ажиллах хэрэгтэй. Энэ саяны болсон үйл явдыг илаашруулж, эв нэгдэлтэй байлгахын төлөө улсын хурлын дарга, за тэгээ үлзий сайхан дарга та хоёрын хичээл зүтгэл их байгаа юм аа. Одоо удахгүй 12 дугаар сарын 29 болно. Монгол улс манжийн дарлалаас салж үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж тусгаар тогтнолоод зарласан түүхэн үйл явдал болно. 8 дугаар богд Жавцан Тамбины хэлсэн ийм үг байгаа юм. Тусгаар тогтнохоос өөр оршин тогтнохын үндэс алгаа гэж. Тэгвэл өнөөдөр Монголын төрд ардчлалаас өөр тусгаар тогтнох, оршин тогтнохын үндэс байхгүй юм шүү. Тэгэхээр ардчилсан парламентын үйл ажиллагааг хамгаалж аль нэг нам улс төрийн хүчинд үйлчлэхгүй байгаарэ. Өмнө нь таны өмнө ажиллаж исэн Баасан Дорж даргаыг би хувьдаа сайн ажилласан гэж үнэлдэг. Та бол илүү сайн ажиллах ёстой. Бас хэцүү цаг үед энэ албанд томилогдож байгаа шүү. Ингээд танд амжилт хүсье.